Хүүхдүүдийн аюулгүй байдал. Одоо манайх чинь хүн ам зүйт. Дээрээс нь одоо ихэнх нь залуучууд. Тэгээ энэ хүүхдүүд бол ихэнх нь одоо аслагдсан хороод үргүүлдээс хичээлдээ явж байна. Цаг алхаж яаж автобусны буудал дээр ирдэг хүүхдүүд зөндөө байна. 2 цаг явж байж бараг худалдаа ярьсан 3 цаг явж сургууль дээр ирдэг хүүхдүүд нь хонхроос явж байна. За одоо тэгээд Хаван шар, Баян хошууд, Динжимэн, Шингэлтэй, Долоон буудал гэдэг. Одоо нийтдээ өнөөдөр бол 33 чиглэлд бол одоо 29 сургуулийн энэ хүүхдүүдийг хамруулж байгаа. Тэгээ энэ бол эхлэл. Цаашаа бид нар явцын дунд бол автобус парк шинжилгээ хийж бүх одоо энэ автобуснуудыг яг зориултын сургуулийн автобус болгож үйлчлэгээнд гаргана гэж байна. Эцэгчүүдийн ажлыг одоо хөнгөвчлөх илүү бас хүүхдэд өөр одоо ажил орлоготой байх талаас нь бол хүүхдээ сургуульд автобусанд хүргэж өгнө аавна гэдэг ингээд байхгүй. Гуравт бол замын хөдөлгөөнийг бас ачааллыг тодорхой хэмжээгээр бууруулна гэж. Одоо бид нар чинь ингээд судалгаа хийгээд өчгөр эцэгчүүд ерөөсөө л хүүхдээ сургуульд хүргэж өгөх гэж л ихэнх хөдөлгөөнүүд автомашины хөдөлгөөнд оролцдог. Тэгээд энэ автобусны зардал, урсгал зардал одоо бензин шатахуун бүх одоо зардлуудыг хотоос бид нар хариуцж дааж байна. Цаашдаа ч гэсэн дагаад явах хэрэгтэй. Энэ хүүхдүүдэд хөрөнгө оруулалт оруулж ийж. Тэгээд өглөө одоо алхаж ирээд автобусны буудал дээр 20-30 минут багтаа хүлээдэг, цаг хүлээдэг. Тэгээд одоо шахалтаж ихцэлдээд бараг одоо ямар байдалтай эргээд гэртээ арих уу, ямар байдалтай сургуультай ирэх үү гэдэг нь тодорхойгүй явдаг энэ хүүхдүүдийн ирээдүйг гэж ойлгосч болохгүй учраас багц гисэн хөрөнгө оруулалтыг оруулаад бид нэр цааш нь энийг өргөжүүлээд бүр ийм хэвшмэл болгох хэрэгтэй гэж олон автобусууд явах хэрэгтэй. Нэг автобус авч яваад янзлж байгаа. Одоо нэг өнөөдөр ирээд авах нь одоо тэгээ янзлаад. Эхнээс нь тэрийг бүрэн бүтэн хийж нийлүүлдэг юм уу те? Энэ 100% цахилгаан автобус. Монгол улс хэдэн километр явж байгаа? Энэ өвлийн өдөрт 100 гаруй километр явах юм билээ. 120-30 км явах юм тий. Нэг цэнгээрээ. Эндээ цэнгэлж байна уу? Энд чинь цэнгэлээд гараа яваа. Цэнгэлэгч аваад тавьсан байгаа. Нэг цөөрдөлцсөн 2 автобусаа зэрэг цэнгэлээ гаргаа явуул. Өвлийн өдөр батарей зарцах юм бол байхгүй дээ. Тэр бүгдээр батарейны халагчтай автобуснууд байна. Ард ирэхдээ бид нар бас жолооч нар юу яаж чинь хэрхэн боловсронд үйлчилж чинь гэдэг зүйлүүдийг ярьж байгаа. Тэгээд нэг өшөө юу нь болох гэхээр ингээд бүх юм ингээд хяналтанд байлгаж явахлаар чинь ядаж энэ орлого юм дээшлэгч нэгнэр болох юм. Тэгээд тэр одоо бэлэн мөнгө гэж яригдаад байгаа зүйлүүд дээр маш сайн манайхан хяналт хийж явж байгаа. Бүх жолооч нарт анхааруулж хэлж байгаа. Тийм байхгүй шүү. За манай шалгагч нар бас маш сайн ажиллаж байгаа. Шалгагчныгаа давхар хянаад явж байгаа. Өнөөдөр ажлын байран дээр байна уу, байхгүй байна уу гэдэг юм.